За өглөөний минь иргэн миний Facebook аккаунт найзуудаа өглөөний минь дээ. За сүүлийн үед энэ 19 насны хүүхдүүдэд дунд нэгээ бүүлэдэх хүчирхийлэх зодох байдал бол газар авч байна. Тэгэн ч одоо нэгдүгээрт одоо ар гэрийн хүмүүжлэлтэй холбоотой байх, хоёрдугаарт одоо хүүхдүүд маань одоо өсвөр насны хүүхдүүд найзуудыгаа зөв сонгоогүйтэй холбоотой баха. Ер нь тийм хүчирхийлэл үйлддэг тэр хүмүүжлгүй хүүхдүүдээс ахын дүүнэр зүгээр л заагаа авчиж байгаарай. Энэ бол тэнэг мангар мал асуудлыг хүчирхийлэлээр шийддэг мал байна гэл заагаа ав. Чамайг заагаа аваад уулзахгүй байна гэд гэрээчин гадаа яриад зодож нүдэд дэвэл шууд цагдаад өг. Тэр нь наадуул чи шоронд явах эрүүгийн гэмт хэрэг. Цагдаад хэлсэн багт яаж чаддгүй цагдаад хэлүүд алын шүү энэ гэд. Аль чаддгүй маа наа чацганууд чи ахын дүүнэрээ заа юу. Үнэхээр чаддгүй юу. Наадуул чи шоронд орно гэхээс сүнсэн төрөл айддий. Төөрхийн нөгөө хүүхдийг өсвөр насны хүүхдүүдийг нэгнийгаа одоо тэ юм мэдэхгүй хүүхдэр байгаа ичмэг бүрэг зангийг ашиглаж худлаа айлгадаг байхгүй. Чадахгүй наавалгаас нар жахын дүүнэр шууд харьяа дүрийнхаа цагдаад хэлээл дуусаа. Тэг харин нотлохоримттай болж игэл камерын өмнө уулзч идэг яадаг тэгж байгаарай. Намайг дарамтлсан ална гэсэн шулна гэсэн гэл тэгээд хүнийг алхахаар завдсан гэл эрүүгийн үйлээр наадууд чи шоронд явуулчихдээ шүү. Даав ээжтэй хэл заа юу. Тэгэл заагаа болоо. Тэр мангар тийм хүчирхийлэх шүүхнэр хүүхдүүдтэй уулзаад найз болоод ах хэрэггүй. Ер нь тэгээд яг тэ ангийнхаа хүүхдүүдтэй гэмгүй явуулах зүгээр нэг тэгж дотн найзлаад нэг сүйд болоо сүржигнээд явах юм амьдрал дээр байдгүй. Тэгээд 10 төгсөөл бүгд сургууль номын мөр ажил төрлийн мөргөл хоорондоо уулзахад багасчдгийг. Ямар хүүхдлөө нэг үерхэлдээ үнэн ч явна гэсэн юм амьдрал дээр байдгүй шүү дээ. Яг нэг өгөөлөхөд тэгээ ахын дүүнэр шууд зайгаа авч байгаарай. За тэгээд хоёрдугаарт энэ өсвөр насны хүүхдүүдэд буруу үлгэр дуурал үзүүлээд байна. Энэ томчууд бас фэйсбүүкээр бас нэгээ хүчирхийлж जैन, зодж जैन. Тэгээ хүүхдүүд чи эндээс сэтэл аваад байна шүү дээ. За ер нь бол атмаанууд нь алах юм байна ч гэдэг юм уу юу гэдэг нь мал юм. Дээр үед харанхуй жоохон тийм одоо нэг манайх ч одоо жил хэрэгтгүй лээ. Нэг цагаараа ингээд аль болохоор л нэг жоохон дээшлэл яваад байгаа шүү дээ. Хүний эрхийн байдал бол тийм биз дээ. Дээрүүдүүл яах вэ? Тэгэл одоо манай аав ээж манисийн үед тэгэл атмаа ингээл мангар юм яриад байсан. Одоо орчин үед эрдэм мэдлэгтэй хүн атмаа. Тэгээ зодоонуудаа хийдэг хүмүүс бол одоо эренгэн дээр гараад тэр одоо нохоо зодооноор зодтолдох хэрэгтэй шүү дээ. Чадахгүй тэгээд наад болчих. Тэгээд одоо энэ насан туршсан хүмүүс нэгнийгээ хүртэл зодоод байхаар яах вэ? Одоо саяхан намайг нэг ордонд нэг ажуудлаас барьж аваад нэг зохиод исэн галзуу шүү дээ. Тэрэн дээр чи одоо 90 үсч явж байгаа. Тэрийг би хуулийн дагуу дугдаалынхан тодорхой тий. Шүүх хэмнэлийн дүгнэлт гарцсан, гэмтцэн гэсэн дүгнэлт нь гарцсан байгаа. Тэдний талаас одоо дахин шүүхийн шинжилгээ хийлгэхээс гомдол гаргасан. Тэр нь хэвээрээ гарч байгаа. Тэгээ шүүхээр орон тодорхой. Тэр нөхөр бол ял авах нь тодорхой. Би имчилгээний зарлаа. Нэхэмжлэх нь тодорхой. Тэгэл ингээд хуулиар л явна. Тэгэл тэр улгаачийг миний имчилгээний зарлыг төлөхгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага төлөвлөнө. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага чи хүчний байгууллага гөлгөө болж байгаа төлөвлөнө шүү дээ. За би тэр мөнгөө бол аваад өвдсөн зовсон хөрхий хавдар туссан хүүхдүүдэд тараач гэж бодож байгаа. Тэртэргүй би өөрөө имчилүүлээд ирсэн. Тэрнтэй тэрэнгүү. Тэрний бузар мөнгө надад хэрэггүй. Аваад буюу үлдчихье гэж бодож байгаа жишээ нь. За тэр нэг галзуу нөхөр биш та. Тэр намайг ордон зохиод аваад байдаг нэг оюун эрдний тоороод уйлаад байдаг. Нэг галзуу юм би манай ардчил намын сонгоо хайрхан гэж солиороод байдаг. Тэр нөхөр чинь бас алтууийг даргаыг уржигдэр заамдаж авсан гинэ. Тэр мэдрэл болгаач. Их солиотой болгаач. Тийм нэг хүчирхийлэлээр асуудлыг шийдэх гинэ. Уучлаарай орчин үед 21-р зуунд хүмүүс аливаа асуудлыг эв зүгээр харьцаа хандлагаараа шийддэг болсон. Мөн үү? Асуудал гарвал цаасан дээр бичсэн хуулийн дагуу асуудал шийднэ. Тэ. Одоо Монголд ерөөсөө бүх юм зарчимтай хуулийн дагуу явна. Хүн зодоо шорондоо явна. Тэг хүн үхэх бол маш амархан штэ. Хүн нэг санамсар болгоомжгүй халт зодоо ихэд одоо энэ шоронд хүн амны эргээр ял идэлж байгаа хүмүүсийн 199% нь санамсар болгоомжгүйгээсээ болж нэгнийг алдсан байдаг юм аа. Тэр санаатай аллах үлддэг аллах Монгол гарахаа болцоо. Тэ захиалгаар
Захиалгаар хүү ална гэдэг бол захиалагч нь захиалсан алуурчнаас илүү дабл илүү яд авдаг байхгүй. Бүх насаараа 20 яд авдаг учраас хүн захиалаад алуулаад идэг юм Монголд байхгүй. Харин энэ шоронд хүү амны эргээр буюу эрүүгийн хуулийн 10 дугаар зүйл ангаар яд авсан нөхдүүд бол дандаа санамсар болгоомжгүй. Би энийг бүр биеэрээ харсан, үзсэн шоронд байхдаа. Тэгээ 2-3 удаагийн нахур одоо хүү амны хэрэг үлдсэн нөхдүүдтэй би цугаас яасан гэсэн чи дандаа санамсар болгоомжгүй. Тэгээ нэг согтуу халамцуу нэг хүн зогсон, нөгөөх нь хойшоо савж ойдсон, замын хажуудлын бордюрн дээр тас тархиараа унсан, газар дээр өгсөн. Тэ. Өмнө нь бааранд арх үүж байгаад нэг хүнийг дүлгсэн, нөгөөх нь хойшоогоо савж унаад өгсөн. Тэр үтгэл дэлгүүр орж гараад ирсэн чи үүдэнд нь зайлууд нэг арх уудаг хүн зогсож ирсэн байгаа байхгүй нэг хүнийг. Тэгээ нэг архины мөнгө өгчих гэсэн чи заас шаашаагаа дүлгсэн гэж байгаа. Тэгээ нөгөө нөхөр чинь хойшоо зайлуул дүлхэлсэн хүн нэг сүйдтэй унаагүй гэсэн нэг жоохон дэлгүүрийн хан мөргсөгээд унсан гэж байгаа байхгүй өдөр чинь олон өдөр арх уудсан баг өөрөө нөгөө хөл дээрээ дэгэн догон амьтан чинь баг тэгээд нэг хан түшээд унсан юм шиг байгаа. Тэгсэн 2 хоногийн дараа нөгөө хүн өгсөн хамгийн сүүлд тэр хүнийг дүлхсэн хүн буруудаа тэр зүв зүгээр дэлгүүрээс гарч явсан хүн дүлхснээрээ зайлуул одоо хэрэгэ хүлээхгүй 10 жил гэмбурууга хүлээн зөвшөөрөх юм бол 6-гийн 7 ашиглаад тэгээд одоо 4-ний 3-аар нь ял аваад 6 жилийн ял аваад орцсон байсан шүү дээ. Санамсар болгоомжгүйгээс заяа. Саяхан зайлуул нэг мөрдөн байцаагч хөдөө аймагталтаа нэг хэдэн хүүхдүүд нэгнийхээ гар утсыг булаацалтаа зодолтод ороод ирсэн юм байна л та. Тэг хамгийн сүүлд нөгөө цагдаа дээр авчид өгсөн байлээ. Тэр гар утас булаалгасан талынх нь хүүхдүүд аам автагаа. Тэг анхын дүүнэр нэг үе нэг анги үйжиж ингээд яах нь вэ гэдэг нөгөө мөрдөн байцаагч зайлуул нэг янз бүрийн үйлдэл хийгээгүй гаргасан чинь нөгөө нэг гар утас булаасан хүүхдийн нөгөө зодуулсан явсан байлээ л дээ. Орой нэмлэгт очиод таталт өгөөд өгсөн. Тэгсэн чинь тэр мөрдөн байцаагчийг буруутгасан. Ягаад гэвэл мөрдөн байцаагч зодсон байна. Тэгээ зодоогүй. Яг нэг тархинд нь галтвал яах нүгэл толгойр өнөг хөнгөн ингэсэн байх магадлалтай гэдгээр л явуулчихж байгаа байхгүй юу. Тэгээ нөгөө мөрдөн байцаагч чинь зайлуул тэгээд одоо шоронд ял идэлж байгаа. Тэ. Ингээд хүн амны хэрэгээр ял идэлж байгаа хүмүүс маш ингийн жижиг юмнаас болж ял үлддэг нөгөө хэрэг толбогдчихдаг байхгүй юу. Тэ. 199% шүү. Хүний амны хэврэг болцсон. Тэр гүчирхэл үлдээд байгаа жацгануудаа тэр шүдмүүдийн булах хуг зогцсон байлээ. Тэр бацаан бол ял авах нь тодорхой. Тэ. Одоо зарим нь бүр толгой тарих руу өшөглөөд өгчүүл та нар хөөе. Жацгануудаа пойлдж бүүлэгдэж хүүхд зодно гэдэг чинь нөгөөх нь өгчих юм бол та нар бөөнөрөө зохион байгуулалтаа бүлгэлж хүн алсан гэдгээр та нар хойш бөөнөрөө ял авна. Доод нь 10 жилийн ял авна хөөе. Жацгануудаа. Тэгээ шоронд ороод өссөн гацны авризэдэд нааран дээр гівтээд тооллогонд суугаад өглөө ороогүй гүлэг болоод тэгээ шорон засар хүмүүжил олохгүй сахилгт хийхэд та нар зүгээр жорлонгийн өрөөнд 24 цагийн 18 цагийн босоогоор байна гэж боддоо суулгахгүй. Тэгэл усан шүлөгөөл тэгээ арайч нэг хоолоор турааж алчихгүй нэг усан шүлөг нь гүлгөө болдсон шүү дээ. Нэг атмаа яриад байдаг 6-7 удаагийн нахур жоохон аймар гэлээсэн байчка уйлдсан байж байгааг би харсан. Болж үхий шоронгоос гарыг ээж дээр очи мөрөөрөө амьдрий гэв. Эхлээд намайг шоронд очих зүг хараад нэг жацсах томроод 6-7 удаагийн нахур махур гэдэг нэг өндөр том бэлтэй юм. Айтайхан багаараа энэ яад гэж айгүй ойлгохоор яад дээ. Энэ ахлагтойко энэ засвар хүмүүжид олоогүй энэ хулгаач гэж би тэгжсэн байхгүй юу. Тэгээ тэр яах юм? Хүнд гар үрэх юм бол шоронд дахиад шууд сахилах тийжтэй. Сахилах гэдэг бол үнэхээр хүнд исхий аргагүй хав харанхуй өрөөнд амар штэ ой. Их томроод байдаг гарууд ингээд телегийн суглаад 461-т оруулахад шээдэг штэ Өмдөнтэй шээдэг байхгүй да. Тэгээ шоронгоос бүгд айдаг юм хулгайч нар заяа. Тэгэхээр ахын дүүнрээ наад муу хүчирхийлэгч золбингууд чинь зодож нүдэдээ зүгээр цагдаад хэлзээ. Айгаад байгаа юм байхгүй. Тэр заагаав. Шууд заагаав. Тэр мал нэг өдөр чамайг алах нь тодорхой. Тэр малаас дор хүчирхийлэгч навчнууд. Одоо өнөөдөр их хурлын гишүүн хүчирхийлэгч үлдэж ирэх та нар боддоо. Ордондоос хүчирхийлэгч гишүүд байна. Хөөе. Тэ. Манай ардчил намын пөрөв дөржгээд эмэгтэй хүн зодсон гэдээ яваад байсан шүү дээ. Тэр чинь жинхнээсээ хүчирхийлэгч суулгаач. Та нэг зодоон зохио ярьсан, мал юм ярьсан дурак байдیں۔ Би мэднэ. Өржигдэр гэлөө хизээ үлээ хурал дээр манай найз гал бодрол руу хурал дээр юм аваа шидэж гин гэж шүү дээ шууд. Нөгөөдх нь тархинд тус газар нь онцсон.
Гэхдээ ордонд их хурлын гишүүн ингээд гүчирхэл үлдээд байхаар энэ хүүхэд залуучууд чи яаж одоо нэгнийгээ ингээд яах юм бэ? Та нараас сэтэл аваад шүү дээ. Тэр бүрэг дөрж нэг мал юм би. Нэг дуулж гарч ирсэн нэг дуулаад гонгиноо явдیں۔ Тим гишүүн чи гэж юу байсан аа? Би бүрэг дөржийг мэднэ. Баян хүн байвал 7 долгоно. Хизээний үлээ наадамнаар бүрэг дөржтэй манай нэг хуур ахмах бид нар Ажнагийн Батэрднийд орлоо. Саахалд бууцсан байсан. Миний ажнаа ах гал. Би ажнаахтай хайртай гал. Их хурлын гишүүн дуулж штэ өөдөөс нь харцсан долгоноод нөгөөх нь нөгөө мөнгөтэй хулгайч ч гэсэн нөгөө ажнаагээд хулгайч нь бас хүнийг долгонуулаас сурцсан. Ярваагаал. Хөрөвдөрж мөнгөтэй хүн харуул 7 өөрөөсөө дээш дарга байвал 7 доош хүн байвал дээрлэгч санаатай золбин штэ. Хөрөвдөржөө зодон зохио ярьдаг. Одоо энэ ховдын энэ улс төрд ийм балиар нэг зодон хүчирхийл ярьдаг навшнуудыг сонгоо болооч мангар бүдүүлэг. Надад бас томроод гараад үзчихөө чи их том болжээ гэд 24 оны сонгуулийн дараа манай намын улс төрийн зөвлөл хуралдсан хоолоогоо зөөгөөл. Яагаад хэнийг дуурайгаад байгаа юм гүйлэг байтар бүрэг дөрж. Тэгэхээр би хэлсэ бүрэг дөрж байгаа би том штэ. Намайг Монгол мэднэ. Өөрөө чи яг ховддоо нэг жалганыхын чи мэддэм байгааз. Би том. Та нарын бузрыг ан маань хамаагүй би дуудаж чадна. Та нараас айнгүй андуураад байгаараа мөн овшмын гэсэн би. Би том. Би харин таныг та гэд хүндлээд байсан чи томроо. Нэг одоо заримдаа нэг гарууд нэг ахан гэж шааж яснаа нэг дээрлэх гэдэг байж канар байдیں۔ Ахаа гэд хүндлээд байгаар зарим гарууд давардаг байхгүй юу? Бүрэг дөрж битгий гарууд бол чи их том болж гэсэн. Би том гэсэн. Намайг Монгол мэднэ. Би нэгдүгээр тойргоос их хурлын 9 гишүүнээс 7-ыг нь гаргаад ирлээ. Том байна уу Ялгааг нь өөрөө ялгар сэлэг наад нэг тэнэг ажилтдаг тарихгүй тарихандаа бод гэсэн. Дандаа зодон зохио ярина. Иргүү мал одоо сонгоо хайрхан дүүргэн дээр бас нэг одоо ховдын ардлсан нам гэж байгаа шүү дээ. Сонгон дээр бас нэг паракцаасаа хэдэн хүн оруулчих гал зайлууд манай Жаданбагийн Отгон баяр гэж найз тэнд бол хөрхий багш нарыг намдаа хэлсүүлээд нөгөөдгөн зайлууд ажилласаа нэмчнэр багш нар намд орлоо гэж ажиллаас нь халангууд нэг хувийн эмнэлэгт оруулаад зайл чадлаараа үзэж байгаа байхгүй юу? Манай Отгон баяр гэсэн бүрэг дөрж бас тэнд очицсан Отгон баярыг дээрлэгцэн явж ирсэн. Зогоод унгаагч муулгаач даварцсан үж яцаг. Тэг дээрлэж болохгүй шүү бүрэг дөржөө. Нэг их хурд 3 азар нэг 3 сонгогдсон их юм дуудаад байна уу? Чи гонгонч дуулж явж байгаад нэг 3 сонгогдсоо бүрэг дөржөө. За ёо. Чүвэ. Одоо чи нэр дэвшүүл чамаг нохооч тоохгүй, гөлгөөч тоохгүй. Тэгэл зорилго нь дандаа том их хурлын гишүүн гэхээр яадын та нар. Өнөөдөр Монголын төрд насаараа их хурлын гишүүн хийсэн золбин ям дөржиг одоо гөлгөөч тоохоо байцсан шүү дээ. Гудамд алах нүүргүү төр хулгайч нар. Чам шиг юм нэг 3 гуйж 3 сонгогдсон битгээл наа чи одоо 4 5 сонгогдсон 5 6 сонгогдсон дархаа авраг бат эрдэнэ хүн гөлгөөч гэж тоохоо байцсан байна заа ёо. Та нар улс орны дампур ус хулгайч нар юу гэвүүлсэн? Харин гудамд орилоо явж байгаа мантай харин мэдлээд байна заа ёо. Одоо бас ерөнхийлөгчийн сонгуульд үзэх гээд байгаа шиг байна. Бүрэг дөржөө чамд томдноо. Бас нэг ерөнхийлөгчийн сонгуульд ерөнхийлөгчд бас нэг хувь тохиол тавилан тойрог бас нэг мэдрэмж инээдрэ гэж юм би. Яа бас өөрийгөө ерөнхийлөгч гээд юу хуцаад байна. Бүрэг дөржиг ерөнхийлөгчтэй болчихвол Монгол улс яана. Яадаг үлээ болчих байдэ. Яа. Өөрийгөө бас голохгүй дур эзнээ голохгүй дун чимэг шүүжээ голохгүй гэдгэд болдог бах та бүрэг дөрж Дахиад хүү амтан дээрлэхэд үзээрэй бүрэг дөрж байгаа. Их хурлын гишүүн төрийн ордонд хурал мурал дээр нэгэн луга юм ам шитгэхээр яах вэ? Энэ 19 насны хүүхдүүд нэгнийгээ бүүл идэхүүл асуудал алга байна шүү дээ. Болооч бүрэг дөржөө. Тэр нэг сонгоо хайрхан дүүргийн хаяг харваа гэдэг нэг галзуу тэр ч яг галзуу юм байгаа. Галзуу өвчтэй. Удахгүй шүүгээр оруулна тэр улгаач. Алтууыг дарга тэр гөгшөөнийг заамдаад авч ийн гэж шүү дээ боддоо. Би бол алтууыг даргыг сайн муутай шүүмжлэх шүүмжилж өмгөөлнө. Тэрийг сонсоод бүр бөөл цутглаа. Тэр гөгшөөнийг заамдаж авч ийн гэж тэр хаяг харваа гэдэг нэг галзуу хулгаач. Хаяг харваа хөрөвдөрж хоёр бол нэг тал болсон сонгонд одоо нөгөө дотоод сонгуул гэдэг дээр манаргаж ийн гэсэн. Нэг тэрэгний хоёр дугуй. Тэр хаяг харвааг бол над руу тэр хөрөвдөрж явуулсан юм байна л да. Би Женко гэдээсээ буруу утсан юм байна. Та нар одоо нэг ардчилсан нам нэг дээр үед бэлэгт гээд энэ эрдэнэ гэсэн балер юмнууд бас нэг зодон зохио яриад зодон зохих гал гэдэг үс нэг зохих гал. Яг тэдний араа сайш. Ардчилсан нам атман шалгаруулдаг нам юм уу?
Зүгээр өграа бүрдэрчөө аа. Тэ? Гэсэн бас оромчгүй юм бижээж бас ерөнхийлөгч гинэ. Гэсэн бас тэр хаан ч гэдэг нэг үнтэй готмод гуйлагчсан сарайлд орсон чи сонгуул болохоор хэдэн бизнесмэнүүдээс гуйлахгүйгаа шааддаг үстэй чи. Баянаахмахаас бензинэж мөнгөгүй гуйлагч. Их урд орж нэг 5 цаастай болсон баг. Мэдэн штэ чамаа хүрдэрчөө аа. Чи миний лайвер ороод хүрдэрчөө. Би таныг таа гэдэг байсан. Тэр галаар юм авч шидэд томорсноос ч болоод би танд дургу үрсэн заяа. Ой чамд ойлгосоо. Өөрөө өгөнд баг өвөө болсон шахуу юм байгаа шүү дээ. Бас нэг зодоо нүдээ ярьсан. Тэгээ бас ёгт нэр дэвшин ч гэх шиг. Хүрдэрчөө. Их урлын гишүүн тийм хүчирхийлэгч зан гаргахаар энэ өсвөр насны хүүхдүүдэд яах вэ аа? Боддоо аа? Яа. Одоо ингээ та нар харж байгаараа заяа. Бүр нэг поп болох гээд ятцсан. Их урлын эндэр дээр нэг хавдаг сэрэ оруулж ирсэн. Жүжиг тоглоод байгаа юм уу? Яагаад байгаа? Клип үзүүлээд байгаа юм. Үнэн ёо-ёто дурак л да бүрдэрж бол. Энэ сэтгч жоох юмтай бүрдэрж бол. Тэгэл яриа өгөхөөр хоолойгоо шахаа. Зүгээр л яриачтай, тавилтгүй яриачтай. Унз тоолоогоор нарчмом гал. Жүжигч нь овшноо та нар. Энэ хиймэл дүрттэй энэ нэг их урлын гишүүн гээд үрдийн их урлын гишүүгээ бодцсон өөрсдөө тийм хулгайч нарыг одоо ер нь дахин сангин сонгох хэрэггүй шүү дээ. Их урлын гишүүн гэдэг чинь нэг баг хууль батлаад батлсан хуулиндаа хяналт тавиад засгийн газрыг батламжилж өгөөд ажлын хуулийн дагуу хийгээд шахаж шаардаад явдаг л ийм л ажил шүү дээ. Өөрсдөө хаан гэж андуураад байгаа юм уу юу? Аа? Нэхэл одоо 2-3 сонгогдсон нар гайхуулаад ярваж дарваагаал. Хүн нэрэн их урлын гишүүн болох тусмаа том дарга болох тусмаа даруулахтаа даруухан байж болдгоо юм уу? Одоо ордноор дүрэн хөрөвд орчих клип чинь нэг хоолоогоо зангидсан дүр үзүүлсэн мө хулгайч нар. Тэгээд хуураа ахмах гэж байдаг юм дөө. Би ч одоо тэгээд олон хуураа ахын дүр үзсэн ахаа гэж хүндлээ шаагаад нөгөөдөл чи сүултээ эргээд харахад манийг дандаа ашигласан байдаг байхгүй юу? Чааваас ахна гэж би одоо нэг ахыг одоо ярьч зөөё. Ажилгүй байхад нь би цалинжуулж илээ тэр ахыг зөөё. Өш. Тэ? Сүулт нь дарга болсон, генерал болсон. Бүр томроо шааж чинь. Хамгийн сүлд надтай нэг согтуу намайг дуудахаар нь ах яасан гээ яваад очсон чи чухам би энэ чи хоолнд өргсөн байхгүй юу энэ төр гээд сар болгон чи надаа сая төгрөгөг мэдүү гад бүр ардлаас ингээд зогтдог байж таа мөн овч харин толгойн ард руу тэрнээс хойш би тэр генерал дээр очихо болсон. Новшнууд нэг муу хар ус гудрахаараа хүнээ байна. Тэгээ би бодсон байхгүй. Би тэр мүү генералаас юу ч гордоогүй юу ч гээгүүлээгүй надад. Харин бид гуйлагчин байгаас нь ахуулаад ажилгүй гудамд гуйлагчин багт би цалинжуулж ирсэн. Тэ. Одоо өнгөрсөн үйлс юм яриад байгаа биш. Жишээ нь ах нар дандаа ингэж дүүнрээ ашигладаг. Тэгэл худлаа зарна үрнэ мөн овшнууд. Заяагүй штэ, заяагүй. Тиймэрхүү ах нараас шууд заагаа авах хэрэгтэй. Би бол олон ах нарыг ярина дөө. Тэгээд өөр юм уу залуучуудыг ах гэж худлаа гошхруулаад дандаа ашигладаг. Нэг тооройн захир төмөр шиг нэг хуухтайхан шиг тийм ах нар бол Монголд ховор штэ байхгүй штэ аа. Дандаа нэг дүүнрийг ашиглаж гин цагаан зангийн ашиглаж худлаа томорч пэдэж аа. Тийм гарууд байдаг штэ гэсэн бас. Би дахиж тэр нэг генерал дээр очихо байсан. Үн овчоо харин өсtöд сар болгон сая төгрөгөг мэдүүч гэх шиг. Тэтгэвртэй гарчлаа. Пистат тэгээд тэтгэврээр амьдраач. Яах нүгэ шаагаад байсан ч юм уу дурагч. Тэгээд лайвыг үзвэл хар мэдөө. Зэзэн код гэдэг мө бэлтрэх гочд новшвэд зээ дээр дагуулж ороод надаар хальт үрдэл өгүүлжлүүлсэн юм уу зээ новшин намайг өстө нэг жинхэнэ яаж дээрлэгчээснийг би мэдэн штэ. Зэмээ бол залуучууд дандаа ашиглан мө гөлгнүүд сонгуул болохоор 5-10 цаасны хандуг болохоор гуйлагчин царайлж авчаад сонгуулийн дараа их мэдэл дээр очихоор ярваага дарваага шаачна. Тэгж залуучуудыг бас нурууг нь авч ах гэчээ тийм муухай зан гаргаж болдгоо байхгүй юу. Би тийм новшнуудаа шууд заагаа авдаг. Тэр хөрөвдөрж битийн нөхдүүд бол олон залуучуудыг ингэж ашиглаж байгаа. Ах нь гэж худлаа шаагаад маацнууд. Таашгүй дэрж байна. Тэгээд яг ахвал ах шиг байх хэрэгтэй, дүүл дүүш байх хэрэгтэй. Нэг одоо дүүн гэж худлаа фэдэлцээд байх юм байхгүй. Ах нарыг гоё хүндлээд, хайрлаад ах нар нь ах шиг байвал дүүнэр нь ч гэсэн хайрлаад явна штэ. Ах нар томрол занкаагаал албан тушаал ирэх мэдээл авсан цолоороо солиороо занкаагаад байвал заагаа авал болоо штэ. Миний аав юу өвөг гिचгүй. Нэршөө. Новш би бол тэгэл хайрцгаа ер нь тэгээд хуураа ахмах гэж юм байдаг юм дөө дандаа л золбонгууд ашигласан байт юм новшнууд.
Бас манай нам би нэг олон уур анхнарт нэг тусвалж ахаа гэж хүндлээд ах нарын аргалыг аргалах гал бас 20 идтэй байхдаа их явж исэн да. Тэгэл адаг сүлд нэгээд бодоход бол боддоо. Нэр би одоо тэгээ даанч өнгөрсөн үйлэрсэн юм ярьж хонгоноод яах вэ? Зүгээр залуучуудад кейс болгож жишээ болгоод ярихад бол энэ хураах нар нэртэй дуракууд гийгүлдгэн шүү. За юу зүгээр өөртөө итгээл өөрийнхөө төлөө өөрөө хөдөлмөрлөөл яв. За юу. Яг амьдрал дээр асуудал гарахад өөрийнхөө асуудлыг хүн өөрөө л даван туулна. Хэн нэгэнд найдаад хэрэггүй угаасаа за юу. Амьдрал дээр угаасаа хүнд найдаж амьдрна гэдэг бол адгийн тэнэг за юу. Өөртөө найдаж амьдр. За тэгээд хүмүүсийг гоё хүндэл, нэгнээ хайрл, хүн шиг харьц. Хүн шиг харьцаад байвал чон шиг харьцуул тэр улгаачтай араатан шиг харьцаарна. Шууд зайгаа ав заа ёо. Пүрв дөрж байгаа болоороо заа ёо. Усан гацны ёөхд нэр дэвшгүй. Битгий хуцаараа. Пүрв дөрж одоо бүр өөрийгөө юугээ боддсон юм бэ? Аа? Даанч одоо манай үед одоо дээдлийнх нь нэг энэ 60-аад оны ах нар дотор нь чааваас нэг олигтой амтангүй болчлоо л да. Одоо 70-аад оны ээлж ирж байгаа юм гинэ. Тэр нь пүрв дөрж гант төмөр юм гинэ. Пүрв дөрж чи дооруул одонгийн зогтгэрэлчин баг ерөнхийлөгчд явуул чамаас дээр. Зогтгэрэлчин аяад нэг айдуу зөөл юм бэлээ. Айгуу тийм айдуу зөөлөн хүлээстэй ханддаг, буйртай, суйртай юм бэлээ. Зогтгэрэл аа. Аяах нэг жоохон бас нэг дарга болчоод нэг жоохон долоо хэмжээж нэг огтлоо жоохон удаан байж магадгүй. Тэрийг хүмүүс янз бүрээр хардаг бах. Нэр пүрв дөрж зоор доор дээрүүл зогтгэрэл дээрээ ядаад нэг ухуулагч нарын 5 цаасаа төлж төлбөрийн чадвартай юм. Пүрв дөрж битээр удаан гуйлагч штэ өгсөн бас яг элбэг дөржийн өрөөсөн дагуу. Гэтэ элбэг дөржийн хаана ч хүрэхгүй гэд боддоо пүрв дөрж. Аа? Пүрв дөрж чи элбэг дөржийн хаана ч хүрэхгүй. Элбэг дөрж чамааг бодвол хөөш худлаа хоолоогоо шахаж далчихж байгаагүй. За юу зүгээр яг л ингэж байгаагаараа ирдэг байсан. Тэ. Алтууыг байгаагаараа ярьдаг. Янз бүрийн хэм маяг байхгүй. Клип таал жүжиглол гэдэг одоо нэг хитэн клипний гişүүд байна. Би дараа тэднийг нэг харуулна заа ёо. Ардын намын тэр сандаг очир мочир гэн. Хунзу тоолоод яг пүрв дөрж ардсан намаас тэр заа ёо. Пүрв дөрж доорол Батсуур дээр хөөш. Сүгбаатар ядаад нэг аймаг ялуулаад нэг аймаг өдөртөөд аймгийн цэг даргаар нэг 8 жил ажиллаад сум шиг байсан аймгийг аймаг шиг хот шиг аймаг болгоцсон заа ёо. Пүрв дөрж битээр баг бариад өдөрдөж үзээгүй ажгүй ажил мэдэхгүй хар залуугаараа улс төргөөл дээгүр толгойд явсан. Нэрийн хүртэл дээгүр толгойд гэдэг шүү дээ. Пүрв дөрж нэрэ шүү. Тариг толгой муутай. Надтай шатар тоглоод 3 тоглоод 3 шаалгаж ирсэн пүрв дөрж. Нэрэ тариг оюунаараа намайг миний хаана ч хүрэхгүй нэрэ. Би одоо тэгээд одоо нэг их хурлын гишүүнтэй өчргөө нэг арсал цаад дахин ч сайшаа. Тэ. Би ардсан намаас нэг удаа нэр дэвшиж үзээгүй. Нэг нэр дэвссэн бол би зүгээр шууд гişүү. Зүгээр би дүүгээ дагуулад явхад миний дүү шууд анхныхаараа гişүү болж байгаа хэвээр. Пүрв дөрж анх ардсан намын нэр дээр нэр дэвшээд 2 намаас 3 6. Бүр хамгийн сүүлд баяа одоод нь шааж ирсэн шүү дээ. Анх санаж гинүү та бүхэн. 12 онд нэр дэвссэн шүү пүрв дөрж. Нохойч тоогоогүй. Нэг 16 онд өрсөлдөгч байхгүй чаавас. Тэгээд нөгөө бурхан яахгүй буцагтаа заална гэчээр овдын чаавас пүрв дөржийг сонгосон. Нэмлэнт ч аваас. Тэ. За тэгээд их хурлын гишүүд хүртэл хүчирхийлүүлдэд байна. Болоорой. За ёо. Одоо нэг зодон зохио ярьдаг юмнууд байдаг гэсэн. Одоо манай намын тэр нэг очир бат гэдээ бас чагсаалтаар орсон нэг бацаан байна. Бас дөрдөө орон тэр их хурл дээр хэлж байгаа хүмүүгэн заяа. Бас л хөмсгөө зангидчихаар. Гал. Лаглаг шаагаал. Бичака тайлаад. Жоо боди идэг болтоймоос гар мараа чангалаад. Бас клипний бацаан тэр басаа. Бас пүрв дөрж жухал зөөрөл жагсаалтаар орсон штэ. Одоо 2 жацагт мөнгө өгж байгаа жагсаалтаар орсон очир бат. Тэгээ тийм намын юм бол орон нутгийн сонгуул Монголоор туслаадах гэд юу ч байхгүй гэд. Нэг хэдэн эмэгтэйчүүд нэр дэвшиж өгсө туслах боломж байна уу гэд. Асууж юу ч байхгүй гэсэн. Үрдэ одоо эрдэ болохоор юм өгдөг шаардсан. Тиймэрхүү бацаанууд одоо уучлаарай. Жагсаалт нэг орсон гаруй зайлж шүү заяа. Жацхнууд минь аа. Энэ арчлал намын чим мань мэтийн хүмүүс бүр хар залуугаас хойш дэмжиж явлаа. Тэглээгээд намаас нэг илүү дутуу юм харж үзэж янз бүрийн юм гордож явсангүй. Тэг харин жирийн гişүүдээ хайрлж хүндэтгэж өөрхөн нэг өдөр нар гарандаа ялантаа гэд итгэл үнэмшлийн бадруулаад явж байна. За. Намын нэр дээр мөн чацхнууд шагсаалтанд орчоод олон юм хуцаад байгаа. Пүрв дөрж тэр очир бат хоёр бол яг адилхан.
хүчирхийлэлээр асуудлыг шийдэх гэдэг байна. За юм байна. Тэг юм байна. Тэг нэгнийгээ хайрлах хүндэл. За асуудал шууд тэр хүүхдүүдээ тэр бүрөвдөрж мэтийн гаруудыг дуурайж хэрэггүй. Тэг. За одоо тэр очир бас зодоо нүд яриад байна. Дургуун нүд би өстө ганцхан шаан. Би ч барж илтэй байхгүй юу? Одоо буушааштай. Одоо барж илтэй гэрээ яа тий бар шиг болд юм уу? Оо яа. Ярьж байгаа яриаг нь хараад юу ой гоц. Тийм гарууд их уралд байхаар одоо энэ өсвөр насны хүүхдүүд тийм гаруудаас сэтэл аваад байна штэ. Яадаг вүлээ яана нэр болж байгаа Монгол алга байна шүү. Бүрдөржөө. Ерөнхийдөө болчиход хүн хэрээрээ тэмээ тэнгэрэ гэдэг хэр хэмжээгээрээ мэдээрээ бацаана заяа. Намааг бол харин Монгол мэднэ. Өөрөө чинь нэг Ховдын Баруун аймгийн ганц нэг аймгийн жалга мэдэх бах. Хоёулаа юунд Доронтод очиод Доронтын нэг одоо Матад очиод Маттын нэг адуучингаас битүүрийн хэний танихугаа асуух уу? Улс төр сонирхдаггүй таг өдөөний малчин залуучууд бол хөрөдөржиг танихчгүй. Үндэсний хэмжээнд танигдна гэдэг бол хэцүү. Ойлгосноо? Тэ. За яг нэг өдөө орон нутгийн Доронтой Маттын нэг сумын иргэдийн урлын төлөөлөгч болон ан маны тийм намын гишүүд бол хөрөдөржиг мэднэ. А жирийн улс төр сонирхдаггүй хүмүүс бол танихгүй шүү дээ. Өөрийгөө бас үндэсний хэмжээний лидер гэж бодоод байх шиг байна. Андуураад байгаарай. За ёо. Миний лайваар ороороо хөрөдөржөө. Чи гишүүн болсноос хойш гадаадаар олон зуун сая төгрөг үрж үрээшгүй томилолт нэртэй зугаалсаа. Юу гээгүүлсэн бэ? Чи эмнэлэгт Солонгост үзүүлэх гэж чи эмнэлэгт Солонгост явж идэм байлээ шүү дээ чи. Тэ? Монголын эмнэлэгт үзүүлээч. Яас ажныг долоож байгаад ажнаа нэг юм сонгуулаар 5 цаас өгд юм шиг баг. Гуйлагчингуудад өгнө шүү дээ. Ажныг нэр татуулах гэж би ажнаа моторд нэг өмөөрн яа. Гуйлагчинд мөнгө ханд өгсөн чи гуйлагч шиг өмөрөхгүй яах ажиллаа юм штэ. Би хизээч тэгж бүрөвдөрч шиг хүнд долгинж үзээгүй. Харин ах нарыг би хүндэтгэж үзсэн. Ах нар дээрлэхүүлж үзсэн. Дээрлэхэд томроод байгаа ах нараас би шууд заагаа авчдээ болоо. Тэ. Тэднийг заавалжгүй дийлэх гээд эзлэх гээд шаардлага байхгүй. Тэг болоо тэнгүүдээс заагаа ав. Дахин хэлий. Өсвөр насны залуучуудаа хүүхдүүд ахын дунараа хүчирхийлэл зодон зохио ярьдаг малнуудаас зүгээр заагаа аваад сайхан мөрөөрөө хичээлээ хийгээд тархины бяртаа болоод тархины бяртаа болцсон байхад өгсөн том болоод мөнгийг олно шүү дээ. Мөнгөтэй болсны дараа тэр нэг зодоонуудын ярьж байгаа золбонгуудыг доороо боолчилдаг байхгүй юу? Боолчлон шууд боолчлно. 21-р зуунд тархины бяртаанд одоо сайн амжилт үзүүлнэ биеийн бяраар нэгийг дийлүүл их юм. Гичнээ бие барьтаа байлаа гэд одоо хоёр нөхөртөө барьдаж чаддгүй үстэй. Ямар ч хүчтэй барьтаа хүн гичнээ бие барьтаа байлаа зодогдаг нүдэлдэг гэд нохоо зодооны ирэнгэн дээр гараад хоёр хүнтэй зэрэг зодолж байгаа нохоо зодоон чарсан уу? Чаддаггүй байхгүй юу? Харин тархины барьтаа хүн бол тэр том бие бялдартаа зодоон зохио хийдэг нөхдүүдийг 100-100-аар нь хамгаалагчаар авна шүү дээ. Боддоо. Мөнгөтэй болно. Хамгаалагчаар авна. Дагаа яв гуйлгачингод намайг хамгаал ойлгосноо гэд. Энэ шүү дээ. Одоо өнөөдөр Япон Солонгос хятадын жижиг атисын өвгчүүдийг том шкаф шиг залуучууд дагцсан явж байгаа үстэй. Нөгөө атисын өвгөн чинь тархины бяртаа тэр бунтан мөнгөтэй. Тэгвэл тэднийг зүгээр өстө 100-100-аар нь хамгаалагчаар авцсан. Одоо үндсэндээ боолчилж ял л доо. Тэ? Тэгэхээр ингэж бүүл иддэг зодон зохио ярьдаг ийм бацаа нарыг ахын дүүнэр зүгээр зайгаа ав. Тэднэртэй найзлаад хэрэггүй. Арх уух төрөл тэгдэг үстэй нэг санаа нийлсэн нэг гайгүй хүчирхийл ярьдгүү зодон зохио ярьдгүү айгүй гой даруухан энерги нийлдэг хүмүүстэй ч гэсэн арх уухад гайгүй байдаг үстэй. Тэгэхгүй гал архин дээр зодон зохио яриад халан шолно гэдэг байгаа үнтэй нэг арх уухад тэртэй байд юм да. Лайтай штэ. Хаанаас хундаг аваа шаачих вэ гэд. Үнэн зовлонтой штэ. Хаанаас гарн ороод ирэх вэ гэд. Тий, архин урдлын гудрахта тийм гайгүй шиг тийм хүчирхийлэл ярьдгүү зодон зохио ярьдгүү хүмүүстэй уух хэрэгтэй штэ. За би нэг сүүлийн нэг кейс яриад лайв өндөрлөе. Тэгээ ер нь бол гэр бүлийн хүмүүжил юм байлээ л дээ энэ хүүхдүүдэд. За би 461 торигдлаа. За тэгээ шүүх рүү явлаа. За бүгдийг гавлаад автобусын суулгалаа. Нэг гисэг бацаа нар байна. Нэр усыг хилээд яах вэ? 7-8 бацаа. Шийтсэн 7-8 бацаа байна.
За тэр дунд нэг нь атмаа юм гинэ. Кэпрэмэ бгшац. Бараг яагаад клифтэд байгаа юм ааши. Тэгэл тэр бол ерөөсө хийгээгүй хэрэг байхгүй. Хүүхэн хүчнэсэн, хүн алсан, дээр мийсэн, тонол хийцэн. Тэгээ яг Монголын эрүүгийн үйл хэдийн хэрэг хийсэн ч гэсэн 20 жил. Тэгээ тэр бүх нас өгөх ёстой л да өгсөн байх л да. Тэгсэн аав нас тийм нэг шороо оронгоор явсан нөхөр байсан юм байна л да. Яг аав нь ядаа идэд гарцсан одоо настаа намтаа болцсон өөрхий насаараа шоронд явцсан сүулт нь зайлвал ядаг сүулт насны эцэл ухаарсан юм шиг байгаа юм л да аав нь. А хүүн ухаараагүй аав шиг атман болно гэж шаацсан. Даваад гарнаа Монголын шоронгийн түүхэнд түүх хүчнэ гэдэг тэр бацаан тэгээд үнэн тэнэг 20 жил шоронд суугаад гараад ирэхэд тэгэл энэ эд насных нь одоо 21 22 та залуу одоо эд одоо 20 та 30 та насаа шоронд өнгөрөөхөд яах юм? 4 оны дунд нар уцхгүй гяндлуулаад угаасаа онцгой аваа явсан л да тэр бацаа. Шоронд хоригдож байгаад нөгөө нэг төлөөлөгч гаргасан төлөөлөгчийг хүртэл зохиж унгаага ялны мүлж байгаа шүү дээ. Боддоо зодолтоод гар бие хүрээд. Тэгээ шоронд явал дуусаа шүү үсэн гацны. 20 эдтэй ч гоё хайрлж дурлаад гоё найз охинтой болоод өр хүүхдтэй болоод өр хүүхдээс аз жаргалыг мэдрээд Монгол улсдаа бүл нэмээд мөн үү? Хийгээд бүтээгээд ингэж явах насыг тортой шорны шоронд амьдруулсан. Ингээд дуусаа. Тэ? Тэрүүгээрээ бас бахархаад байгаа болтой юм аа. Одоо энэ дээр үеийн шорон оронгийн энэ нэг контент бэлддэг гарууд болоорой. Эн чинь буруу сэтэл өгöd байна бацаа нарт. Дээр үе тим юмны атмаа, ийм юмны атмаа гэд. Тэр үеэрээ л дуусаач тэ. Тэр үед чинь тэгээд угаасаа энэ хууль мөөлн ч гэсэн боловсронгуй болоогүй тэгээд хүчтэй дийлэл атмаа нь дийлэл амьдрал явдаг байсан нийгэм шүү дээ. Одоо бол бүх юм хуулийн дагуу тархины бяртаан дийлж амьдрдаг болсон. За ёо. Тийм хүчрхийлэгч нөхдүүдийн байх ёстой газар бол шорон, гяндан. Надтай Бата гэдэг нөхөр таарж ирсэн 461-т. Нилээн гунтцсан. 60 өгчээр гээд. Тэгээд намайг таа гэж харьцаж байгаа байхгүй юу? Тэр нөхөр маш даруухан бол даруухан. Би таныг ганц нэг ингээд нэг магадлангаар гараад харсаа. Одоо би дахиад ял авах гэж байна. Одоо надад авсан ихнэр төрүүлсэн үр хүүхд алгаа. Ингээд би шороо орон дээр ингээл зодон болоход хамгийн түрүүнд ороод хүн зодчдөг. Тэр үед атман гээл чухам үеийнхэнд хүндлэгдээл их гайгүй байсан. Одоо ингээд бодоход төгсөн хүүрнийх нь гайгүй ахвтай. Би ингээд 30 жил шоронгоор явлаа. Нилээн турцсан, ичсэн, адис өвгөн болцсон. Одоо надад нэр хайрлах чинь байхгүй болсон. Би маш их харамсаж байна. Тэгээ бүр амар тэм сасрал хүмүүжил олдсон, ухаарсан байхгүй. Тэгээ таныг нийгмийнхаа төлөө зоригтой дуурдаг би хүндэлдэг шүүгээд. Тэр нөхөр харин одоо 60 хүржээж харин тэр ухаан суудсан ба шүү дээ хөрхий. Тэгээ би хараад тэр Батаа гэсэн баха тэр ахыг бол амар өрөвцсөн. За тэгээ миний энийг чи ингээд хүүхэд залуучуудад ярьж өгөөрэй. Нэгнийгээ хайрлж яваарай. Тэгээ тэр чи дээр үед анх одоо тухайн үед одоогоор нэг хүүхдүүд зодтолж нэгнийгээ зодож нүдэдэж штэ. Тэд нар шиг зодтолж байгаа нэгнийгээ алаа ицсэн билээ л дээ. Тэгэл хүүхдийн колоноос эхлээ шоронд явсан. 30 жил шоронгоор явцсан байна гэж байгаа байхгүй юу. Тэгэл дунд нь нэг 10 жил нэг шоронгоос гараад эргээ шоронд ордог. Гараад эргээ шоронд ордог. 30 жил. Тэгэл юмны одоо туг болно гээл өмнө гараад атман гээл яваад байсан. Бах 30 жил шорон өнгөрөө. Тэгээ зайл 60 гарцсан. 60 гарцсан өвгөн тэгээд одоо үр тогтоох чадвар байгаа ч үгүй ч гизүү үстэй боддоо. Тэг мэдээж тэр чихтэй байшинд бөөр нуруу өвдөөл тэгэл хөрхий. Төр үлчирхааны өвдөөл тэгэл бөөр нь устаал гарч ирнэ шүү дээ. Шүднүүд нь унаал гарч ирнэ. Шүднүүд нь авах юм байхгүй нөгөө чихтэй байранд барьсаар болоод хүн чинь ингээд нөгөө ясан сэрэгжээ тэгээ шүднүүд нэг нэгээр унаад эхэлт юм бэл. Би гандан 5 жил суудсан. Хөнгөн алдаж гарч ирсэн гэж зайлвал. 30 жил явлаа тэгээ хүүхд залуучууд хэлээрээ сургаараа миний нэг анхааруулаар заавалжгүй над шиг ингэж одоо шоронг дийлдэг атмаа гэж байдгүй байна. Орчин үед одоо шоронг хинч дийлэхгүй. Хүн төрлөخت нь шоронг дийлж байгаагүй маа гэдэг 30 жил шоронгоор явсан Батаа надаар захиулж хэлүүлсэн шүү дээ боддоо. Тэгээ одоо нэгнийгээ зодоод байгаа бацаанууд тэгээ таашаа нэгнийгээ ингээ алч нь айгуул олон авар нэгэнтээ алан наадуулчих. Зэрэмдэг болоод шорон шүү дээ. Наадууч баталгаатай ял аавна хуулаараа шүү. Тий. За бас зүүарагийн шоронд нэг нөхөр надад тааралдлаа. 2 дахь удааны зодооно иргэнэ. Өмнө нь хүнд гэмтэл учруулаад 5 жил шоронд явсан. Хүнд гэмтлэгд чи бүр гэвтэрт оруулсан гэсэн үг байхгүй юу?
За тэгсэн дараад нэг найзтайгаа маргалдаад мөнгөн дээрээс болоод найзыгаа бүр пялон үтсэн байгаа хөөхгүй. За тэр шүүд ам мам 90 ам нь хугараа заяа. Нам л үтсэн. Одоо нь яг энэ бацаанаар шиг үтсэн юм билээ. Гэхдээ ганцаараа нь үтсэн. За тэгээд давтан нахиур хүнд гэмтэл учруулсан ингээд 6 жилийн ялавлаа. Нөгөө дүүхөө. Зүү хараад очлоо. Тэгээд надтай нэлээд гайг өмөөг явах гэ хүндлэн. Тэ. Тэгээд арайч хүү алчаагүй. Ер нь бол тэгээд бараг л алдсан гэсэн үг л дээ. Тэгэл зайлвал одоо нэр усын хилээд явах зайлвал. Тэгээд сүүлд нь нөгөөдөг чинь Эрдэнтийн шорон руу явсан. Цөөлөгдсөн л дөө. Эрдэнэ дээрээс дахиад дэглэм дэвшлээ явцсан бэл. Бас л тэндээ очиод гаруудад дээрлэхгүйгээд мөчөг өөхгүй явж байгаа л. Тэгэл шоронд очиод бас одоо нүдээгээд байвал ингээл дэглэм дэвшлэл ялын нэмэл явуулдаг байхгүй. Засрахгүй аныг улгаач гээл. Тэгээ боддоо тэр сайхан залуу тэгээд нэг уг нь над ингээд найз охиноо зураг харуулдаг байгаа байхгүй. Шоронд орсон найз охин ойлгомжтой. Одоо айцсан үнтэй суудсан. Хүүхд гаргах ойлгомжтой. Хинди одоо тэр шоронгийн оргилыг хүлээгэж сууж явах вэ? Үгүй тийм биз дээ. Тэр охин өөрийгөө бодно шүү дээ. Тэ? Ягаад гэвэл тэр нөхрийг 6 жил хүлээгээр чинь тэр охин чинь 6 жил дотор доороо хийж нэг 2 хүүхэд тэгэд одоо алгасгүй төрүүлвэл 3 хүүхэд төрүүлчих амьдралын цаг хугацаа шүү дээ. Үгүй тийм биз дээ. Тэгээ шорон хүсээд байх юм биш хөөе. Тэ? Тэгэхээр энэ гүжиргэлийг далсан зогсоо. Гүжиргэл дээр дооргүй байна. Их хурлын гишүүн бүрв дөрж хүрхэн гүжиргэлж байна. Бүрв дөрж одоо болцооё. Одоо айгуул намайг гүтгэлээ гэж шаах байлгүй. Гал бодрал гээд манай найз руу юм ав шидсэн байна. Гал бодралыг 4-5 удаа зогсон байна хурал дээр. Тэ? Галаа хөрх юм өөг энэ мө бүрв дөрж гişүүн найзыг ингэж дээрлэхлээ гээд. Би зайлуу сонсоод мө галаага өрөвдөж байгаа байхгүй юу? Манай мө найз чинь зайлуу дүнжин гарвын түлэгдэлтээр дэлбэрэлтээр түлэгдсэн. Дүүтэйгээ түлэгдсэн. Дүү нь бүр 50-60% түлэгдэлтэй. Өөрөө 30-40% түлэгдэлтэй. Бас ядарч л яваа штэ миний мөн найз гал одрал. Тэ. Тэр миний мөн ядарсан найзыг дээрлэх чинь гэж байгаа байхгүй. Хүүхэд нь өвдсөн байнгын Бээжинд өмчлөгэнд явуулж байгаа. Айлын том банд. Үнэхээр галаад нэг адилхан ховдих заяа. Тэг ховдихоо бүрв дөрж ховдын нутгийнхаа гал одрал гээд миний найзыг дээрлэхэд энэ боддоо. Их хурлын гишүүн гэдгээрээ юм аваа шүддэг гэж ш таашаа. Өнөөдөр манай намд бэлэгдэхэд нэг балаа бицтэй байсан. Нэг төгцөг илвэг дөржийн найз цагдаагийн дарга тагнуудын дарга шүүгэн шийдвэрийн дарга хэлсэн. Тэ? Яг тэр нэг зодон цогоо өгдөг гэсэн юм. Ингээд зогтог атмаа бэлэгдэхэд. Бэлэгдлийг дуурайгаад байгаа юм уу? Яагаад байгаа юм бэ? Бүр дөржөө хой. Тийм хоо юм бол гомдлгүйгээ гаруусгээ зурж хоёулаа эрингэн дээр гараад нохоо зодоноор зодтолтой л доо. Муу ядарсан гал бодрыг гал бодрыг дээрлэж чагаар пүүжи ойлгосноо. Өгсөн ч гомдлгүй мөнгөрд нүдүүлсэн зодуулсан ч гомдлгүйгээд хоёулаа эрингэн дээр гарч ягаад нэг мөө том заалан цаашаа юм бэ аа? Нэг жижигхэн баар тай засж байгаа зодтолч л доо. Чадна шүү болно шүү дээ. Тэг ядарсан өвдсөн зовсон гал бодрыг дээрлэж чагаар. Тэг нутгийнхаа дүг дээрлэхэд байгаа шүү дээ. Бүрв дөржөө болцооё. Аа? Бүрв дөржийг Монголд бол зүгээр жалганых нь хүмүүс таних болохоос ш. Монгол мэдэхгүй шүү заяа. Монгол мэддэм шиг томрогдох юм байхгүй шүү бүрв дөржөө. Бүх чулууны бүрв дөржөө. Дууга дуулаад мөрөөрөө гонгино яв. Тэ. Ер нь найран дээр сайхан дуулаад явжээ. Бүрв дөржих хэрэггүй гişүн байхгүй. Хүн дээрлэгдэг. Юу гээгүүлсэ? Зөөр төр баруун аймгаараа сайхан дууга дуулаад зурсан дууга дуулаад найр хөгжөөгөөд архиа угаал. Тэр соёлын төв сайхан дуулаад явхад бүрв дөрж сайхан дууч. Хоолой сайтай байлаа. Харин ордонд бол бүрв дөржийн мэдлэг дадаа юм л та. Мэдлэг тааруу штэ. Тэгээ тааруу юмнууд л нэгнийгээ дээрлэгдэг. Очиж ядарсан өвдсөн зовсон миний муу ядарсан найзыг дээрлэж байгаа байхгүй аа. Би бас найз нөхдөд өмөөрн штэ, өмгөөл штэ бүрв дөржөө. Бүрв дөржөө таавал мөнгөтэй ажнаатай найзлж ажнааг долоодог бол би тийм задарсан хулгайч нарыг хизээш долоохгүй. Харин ядарсан найзыгаа өмөөрн шүү. Миний муу ядарсан найзыг дахиад дээрлэхэд үзээрэй бүрв дөржөө заяа. Яг энэ өсвөр насны хүүхдүүд нэгнийгээ бүүлэдэж дээрлэж байгаа шиг бүрв дөрж их хурлын гишүүн ядарсан өвдсөн зовсон төлөгдсөн тэр нутгийнхаа дүг дээрлэхсэн байна. Уучлаарай айдтайган багаараа заяа бүрв дөржөө. Яг ойлоо хурал дээр нэг таарна заяа. Нэг өөрөөс чи нэг айж чинь гэж бодоод байна уу? Андуураарай заяа. Тэр нэг хэн блэ? Тэр нэг сонгоо хайрханд алтууйг даргаыг заамтсан улгаач чиг намаас хөө. Тэр сахилгын хариуцлага оногдвол зогтгөрөл дарга амар хэсгэлэн дарга хойш. Тэр улгаачийн үлд нь 2 тоо боллоо шүү дээ.
Гэхдээ би тэр мүү хэнийг хаяг хармааг адилхан харилцсан зодолтод нүдчихэж штэ тэр улгаачийг. Тэгээ нүдчвэл би өөрөө нөгөө хууль мэддэг учраас харилцсан зодоо ингээд бас ирүү үүсэх учраас би хөдлөөгөө зүхтаасан байхгүй юу. Зүхтангууд миний бас арын дагцрууд огч байгаа байхгүй юу. Тийм мэдрэл муудаа галзуу хүмүүсээр ахшиг хүмүүсээс тэр зоддог нүдэг найзуудаас ахшиг шууд зүхтааж заагаа авч залуучуудаа. За ёо. За юм байна. Тэгээ түр баяртай. За тэгээ хүчирхийлүүлдэг тийм хүүхдүүдээс ахын дүүнэр заагаа аваарай. Зүгээр заагаа аваад зүхтаа битгий харьц. Битгий найзал тэгээд болоо. Тэд нар олон авар нэгэндээ нэгнийгээ зодоо шорон гянданд явна. Тэдний засрал хүмүүжил олох хэвээр газрын шорон гяндан. За ордонд байгаа бүрв доржи хош. Хүүхэд залуучууд буруу үлгэр дуурайд үзүүлээд байна. Таны хүүхдүүд бас хаашаа нэгнийгээ зодоо ядаа явж байгаа. Айгүй бүрв доржи хүүхдүүд нэгнийгээ зодоо явж байгаа шүү. Тэ? Тэр хүчирхийлүүлээд байгаа хүүхдүүд бүрв доржиг автаад байгаа хэл та айгүй бол ойлгомжтой. Тэ? За юм байна. Тэр хоёртаа авахгүйг гонор хандараа. За ёо. Нэгнийгээ хайрл. Амьдтаа нэгнээ хайрл. Алив сайхан бүхнээ бусдаас битгий хармал. Их орон чи хэлсэн шүлэг байна шүү дээ. Амьдтаа нэгнээ хайрл. Монгол ахын дүүсээ. Бүрв доржоо. Нэгнийгээ хайрл. Дээрлэхгүй хайрл заяо. Үсэн гацны Монгол улсын ерөнхийлөгчнэр дэвшин. Чи доорвол одонгийн зогт гэрлэн дээр заяо. Тэр жампи бацуурн дээр ойлгосоо хөрөвдөрчтэй зодоо ноёгол хүнээ дээрлэх явчихсан яа. Чамд дээрлэхүүлдэг ёстой нэг гөлөгч байхгүй за ядарсан өвдсөн зовсон хүн дээрлэгсэн шаажсан мөн овш. За 4-2 та.